Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Сайн мэцхан эрхэм үндэт үзэгчтэй. Комендатор нэвтрүүлгийн 18 дахь зочинтой та бүхнийг өдөр уулзуулах гэж байна. За өнөөдөр манай баг уур ундрах гээд Монгол дээл Монгол хувцас уралдаг энэ компаниар хүрэлцээд байна. За энэ компани захирал Алтан Туяа өнөөдрийн бидний зочин байна. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна. За таныг одоо би урд нь ирж хахад удаар начин заа ингээд тийшээ одоо нэг Монгол дээлний подвол байсан санаж байгаа тийм. Подвол дээр хараад өсөлт гонсгор байсан. Өнөөдөр сайхан ингээд өөрийн байр савтаа болоод дэвж дийлсэн хараад их сэтгэл хөндөр байна. За баярлалаа. Одоогоос 8 жилийн өмнө манайх начин заа гээд тэр компани байранд 10 жил үйл ажиллагаа явуулсан. Тэгээд 2010 оны үед энэ 11 онд ашиглалтанд орсон юм байна. Тэнд өөрийн гэсэн байртай болоод тэгээд үйл ажиллагаа явуулаад. Ер нь манай үндсэн компани манай байгууллагад 15 жилийнхаа одоо бодохгүй яасан төгөлдөр тэмдэглэнэ. За та бүхэн ч одоо бас танилцаад бас нэлээд хувцас өнгөж. За зохиолчтой ороо. Тий. Тэгээд зохиолч за болор цом гээл ингээд та бидний бол одоо хооронд нь уулзаж очруулж байсан тийм ээ. За болор цомыг бол одоо тухайн цаг үед бол ингээд олон компаниуд гэдэг байсан шүү дээ. Ер нь бол ингээд Монгол савх гэж том компани. Сүүлдээ бол одоо Монгол савх одоо үүдээ болсны дараа бол одоо та орж ирсэн тийм. Энэ бас шин зүйл болсон. Шинэлэг зүйл болсон. Тэгээд та бол одоо Монголын одоо хамгийн олон зохиолч, хамгийн олон яруу найрагчтай ийм найз одоо ийм Монгол эмэгтэй байна шүү дээ. Би болор цомыг 2002 оноос хэлж байгууллагад манайх 2002 онд байгууллагад ер нь дээл өгдөг болсон. Тэгээд Монгол хүний одоо ер нь 13 дугаар зуунаас Чингис хаан 9 өрлөгтөө том баяр болохоор дээл бэлгэлдэг байсан юм бэл. Том баяраар нь. Тэгээд ер нь бодож ирсэн л да Монголын оюуны одоо сор манай зохиолчд бол ер нь тийм маш оюунлаг ийм сайхан хүмүүс байдаг. Тэр дундаа манай Өр Хангай аймгийн одоо яруу найрагч Эмбийн продюсерж байгаа энэ болор цомын анх зохион байгуулалт тэнд хүн төлөвлөлтөнд өргөх үг гэдэг одоо шүлгийг уншиж би их баярлж байсан. Тэгэл ер нь тэрнээс хойш боломжтой болохоор болор цом дээл өгнө гэж бодоод. Тэгээ 2002 оноос хойш олон сайхан зохиолчд дээл барьсан. Ер нь болор цом ч ер нь үүсдэг ингээд та санаж байгаа бол одоо ингээд зохиолчтой эвлээ 90 жилийн хоёрчл болох гэж байна. Ер нь болор цомыг бол одоо ингээд бүрдүүлж байгаа бас их санаачлаа зохиолчтой ороод дэмжээд тэгээ анх одоо шинжлэх ухааны мэдээллийн төвийн байранд хийгээл тэгээд бол тэнцээ бол ингээд оюутнуудад нь хийжсэн шүү дээ. Тэгэхэд бол одоо яг тэнд чинь очирхоогоо яруу найрагч за лавсрунгаа сүрэнжуугаа бүрдүүлж байгаа энэ гэл тий. Тусдаа алтан үеийнхэн орж ирсэн. Гайхалтай болж ирсэн тий. Алтан үеийнхэн орж ирсэн. Битүү тий. Уур амьсгал ингээд халуун дулаан. Сайхан болж ирсэн тий. Тэгээ сүүлийн үе бол одоо яг залуучууд бас төрийнх орж ирж байна л та. Тэгээ яг би болор цомыг бодохдоо улсын наадмаас дутхгүй бай шагналтай тийм том сайхан баяр байх болов гэж боддгийн. Би бол ягаад энэ дэвжих төрийн дээл гэдэг утгаар нь би дээлийг бадарчгүй нэг та нэг санаж байгаа бол хэдэн жилийн өмнө Монгол улсын дээлийг одоо хятад улс өвөр Монгол одоо гадаадын соёлын үед бүртгүүлэх гэж нэг энтергээд нэг тийм би тусын үгээ. Тэгэхэд би бадарчгүйд хэлсэн байхгүй юу. Яна манай дээлийг ч одоо хятад өвөр Монголд бүртгүүлчих гэж байгаа юм шүү гэсэн чинь тарай чүн хүндэл өмсөө тол явахгүй барилга тарай тэрхээс өөр юм хятадууд ямар хийх биш айл хүний амьнаг саагалт хүний санаа нэг ах нь муу хэлж байгаа юм биш шүү морин дээгүр хийсдэг Монгол хүний хувцс байсыг 100 жилд батлана дөө гэд тэгээ намайг уучруулж ирсэн. Тэгээд тэр 13 дугаар зуунаас манайх хүчрэх байх үедээ л одоо тэр дээл хувцсыг ёс жагаар нь өмсөж тэгж ирсэн юм байлээ. Монгол үндэсний хувцсыг бол 3 үе зам тухайд. Тэгээ би зохиолч нартай бол одоо хүнүү дээлч бэлгэлжил байлаа. Тэгэл одоо иж бүрнээр нь сайхан бэлгэлдэг. Энэ жил өнгөрсөн одоо энэ болор цомд манай нэг яруу найрагч Отгон баяр намайг их баярлуулсан. Би ер нь болор цомыг сайхан одоо өргөн дийлгэр аваалсан хуугаагаас тийм ээ баярлаасаа оюун ухааны дээд оргил гэж бодож байгаа шүү дээ. Би зохиолчдын болор цомыг бол тэгж боддیں۔ Тэгээ энэ жил тэр хавдын дууд сумын хөөхтөр Отгон баяр гэдэг залуу ээжтэй одоо нас хуйх гэдэг шүлгээр ороод тэгээ тэрүүн барь ажилласан байсан. Тэгээ тэр хүүхд өөрөө урийнхаа хүүхд юм билээ. Авгаан загчин хүүхд үлээ. Тэгээд надад хэлсэн алтаагч миний дээл та би өгөө явуулсан. Говьлтай аймагт болсон. Тэгээ өгөө явуулсан чинь
Мэдэл багтцаан тэгээ сэлэнгийн их цохоштой хорооноор эмчийн танд хилэнгүүтгээл тааруулаад солиод бариад өгдөг гэсэн гээл тэгсэн. Тэгэл би сайхан яаж мэдхийн тэндрүүлэх юм гэхгүй шүү дээ. Тэгэл ер нь Монгол хүний дунд зарцмаар 48-аас арзмараас 50 арзмаараа дийлхийгээ бэлтжтэй. Тэгэл үгээ болсон чинь тэгэл ирээл би их гоё шүлэг болсон гэж бид нар ч дорн л ингээл мэдэгдэж байгаа юм чи интернетээр. Тэгэл отхон баяр ирээл дээлээс олж аваад тэгээ хавар болор цомыгаа сайхан өргөн хэмжээнд дуудсан минутгийн зөвлөл улсын хурлын одоо Хавд аймгаас сонгогдсон хүмүүс ирж сайхан өндөр хэмжээнд угааж 100 цагаан хонор мялаасанд би их баярлж байгаа. Өөртөө өгсөн юм шиг би баярлж байгаа. Тийм учраас эх жилийн одоо энэ зохиолч 90 жилийн болор цом болвол бас өргөн дийлгэр сайхан. Одоо 1 сарын 9-нд болж тон гараад. Тэгээ би бол энэ жилийн хувьд бол 15 жилийнхаа ойг тохиолдуулаад хуучин нэг дээлэл өгдөг байсан бол энэ жил би одоо иж өрөн хувцас бэлгэлнэ гэж байна. Малгай, толгой тий. Бүс гутал мандах төрийн малгай, ивжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, одоо толгох төрийн гутал гэсэн энэ дөрвөн сайхан хувцас бэлгэлнэ гэж би бодож байгаа 15 жил. Сайхан. Бас манай зохиолчтой сайхан бас биелэг болгоно шүү дээ. Тийм. Тэгээ та бол одоо Монголын зохиолчдын одоо авсан алтан үеийнхний нэг шүү дээ. Бид нар олон ажил сайхан зохион байгуулж идэг. Тэгээд улам одоо илүү сайхан зохион байгуулалтын өндөр хэмжээнд Улаанбаатар хотод зохион байгуулах байх гэж бодож байгаа. Сүүлийн хэдэн жилийн болор цомд нэгдүгээр эрүүл мэндээс бас шалтгаалаа. Хоёрдугаарт нутг нь холдоод дорнод гойлтай. Тэгээ бас явж чадаагүй. Гэхдээ би бол сарвалдаалаа манай зохиолчтой хорооныханд хэд ялтаагч сэтгэл хоёрдгүй хүн дээ. Би ном зохиолчтой сэтгэл хувирахгүй. Би өөрөө олон сайхан зохиолч яруу найргийг мэддэг. Олон одоо концерт, үжлэг уулзалтан дээр нутагтаа уншдаг гэсэн одоо ч гэсэн олон сайхан зохиолчийн номыг дэрэлжил унтах юм та. Тэгээ ер нь бол болорцсон бол тухайн үедээ бол яг Монголын анхны одоо том шоуны эхлэлсэн баг. Хамгийн анхны том одоо шоу гэж хэлж болно те. Яг энэ шоуны суурийг бол одоо зохиолчд бол тавьж ирсэн. Тэ одоо бол ингээд бас энэ бол бүрүүд орж байгаа хэлснээр бол юу гэдэг одоо яг ингээд он гараад бол хүмүүс бол хоёр зүйлийг хүлээж үздэг. Нэг нь болохоор ингээд болор цомыг хүлээж үздэг. Нөгөөт нь цагаан сарын барилдааныг үздэг. Яг цагаан сарын барилдаан бол шудраг болдог. Болор цом бол их тийм сайхан болдог. Ард түнүүдээс ингээд энэ хоёрыг хэлдэг байсан шүү дээ. Тэгээд болор цом төрөөс яруу найрагчдын тухайд бас хөндөд өргөдөг байсан. Ер нь бол юу гэдэг нь 9 алдарт ингээд одоо өнөөдөр сонин бадарч эрхчийн санаачилсан зүйлүүдээр бол заавал одоо болор цом төрөөсөн яруу найрагч заавал одоо тэр цагаан сарын наадам төрөөсөн онд өгч ордог байсан шүү дээ. Бас яг нь ер нь бол харьцангуй зүгээр үг гэдэг ингээд ийм бүхийг бодвол одоо юу гэдэг нь тэр одоо тийм даг хур бол арай бага юм тий. Тий арай бага. Гэтэл ер нь миний л хувьд л бодлоо зөвхөн их өндөр төргөж байгаасаа. Тийм ээ цагаан сарын барилдаанаас дотгоо үздэг нь өндөр төргөж байгаа олон сайхан пэнүүд байна л да өргөн зохиолт бол. Гэтэ бол ер нь үндэсний өв соёлын хувьд монголчууд ч угаас их найрч, өрөөлч, магтаалт зохиолчулсан юм билээ шүү дээ. Тэгээд яг 30 хэд оны хэлмэдлэр олон зохиолч хэлмэгдэж, олон зохиолч нар яасан. Түүнээс манайхан бол одоо бидний үед бол Оросын зохиолчид Сул Гамзатов, Чингис Зайтмаа тавьгаал олон сайхан одоо зохиолчдын хүмүүжсэн. Би бол энэ Оросын одох зохиолыг бас их өндөр дэмжиж уншдаг байсан. Одоо бол энэ залуучуудыгаа бол дэмжих, утга зохиол урлагаа дэмжих их зорилт тавьж ажиллаж байгаа даа. Тарууд ингээ сайхан ингээд өргөөнд ингээ сайхан иргэн тойр ингээд Монгол дээл ховцсаар ингээд хүрээлүүлсэн. За манай Монголын зохиолч одоо болор цом эзнүүд бүгдээрээ таны хэлээр гоёж байгаа шүү дээ. За миний мэдхээр л одоо ингээд улсын хурлын гишүүн манай мөнх цэцэг байна тий болор цом эзэн. За өнгөрсөн улсын хурл сонгогдсон Баян Сэлийн гишүүн бол бас ингээл одоо бас ингээд Монгол дээлээр бас гоёж бас олон төвний ус уриалж ясан шүү дээ бас тий ер нь бол ингээд Баян Сэлингийн ногоон дээлүүд бас нэг тийм алдартай. Манайх ч нөгөө Батэрдний ногоон, Баян Сэлингийн бор Бүлтэнгийн ирээ ингээд нөгөө одоо бид нар ч цөмөр кодтой байдیں۔ Яг тэр болгоны хэлхээсээ залхуураад Батэрдний аврагын тийм ногоон дээлийг Батэрдний хүмүүс тэгээ Батэрдний аврагыг өмссөн байхад тэр улсын нөгөө манлай Батэрдний аврагч 100-ны манлайч хүү юм тэгээд сайхан хүн болохоор Батэрдний аврагыг ерөөсөө муу хэлж байгаа хүн би ерөөсөө хараагүй. Тэгээ Батэрдний аврагын өмссөн дийлийг би хийлгэе. Тэр их гоё дийл байна лээ гэж тэгжсэн. Тэгээ манай 10 жилийг зохион байгуулахад Батэрдний авраг өөрөө их ирж сайхан манай 10 жил тэр олон хүнтэй зураг авахгүйч бас биднийг их баярлуулсан. Ер нь Батэрдний авраг гэсэнс би Батэрднийхаа тухай энэ нэвтрүүлгээр би дамжуулж баярлж явдгаа хэлхий гэж бодлоо. 2012 онд би Бээжингийн олон улсын Пүү эмнэлэг гэдэг том зүрхний эмнэлэгт очиж зүрхний одоо айхтар 2 хүн мэс сасалт орсон.
материалны хавхлаг, автны хавхлаг гэж ийм хоёр юм хавхлаг янзлуулах болоод тэгээд Батэрдэн авраг манай бага охин яг ингээл явах болсон чинь хэн тусалдаг вүлээ яадаг вүлээ гэсэн чинь та гадаад явчаад таны утас салгагдсан байдаг байхгүй юу. Тэгэл зохиолчтой хороонд хэлэх гэсэн чинь нөгөө бас утсан болдгоо. Тэгэл онгоцсон суугаад Батэрдэн хаа ээж бээжинд очиж олон улсын эмнэлэг таглаа хэлэх гэж байгаа танд хэлчихээ та элчин сайдын ямаар дамжуулж хүн амьтнаар туслуулаарай гэсэн байхгүй. Тэгсэн чинь Батэрдэн чинь 3 охинтой, өөрхөн 3 охинтой юм байгаа. Тэгээд за намуун дараа ойлголоо ах нь. Нийт ээжтэй Бээжинд байгаа утсын л өгч гээд. Тэгэл Бээжинд байгаа утсын маань авал Монгол улс элчин сайдын яамны 1-2 дахь нарийн бичгийн дарга надтай ярьдаг юм байна л та. Таныг одоо Монгол улсын чухал одоо юм хүн хаалгаанд орох гэж байгаа гэсэн Монгол улсын их хурлын гишүүн Батэрдэн авраг танд тусалж одоо дэмжиж тэр хаалгаан дээр нь заавал байх ёстой шүү гэсэн чи би ямар их баярлсан гэж. Өгдөөдтэй баярлсан, өв соёлтоонч баярлсан. Тэгээд намайг би хэрвээ ойдолчин байгаагүй бол Батэрдэн авраг ингэж туслаач уу гүүч үү гэж би их баярлж байсан. Тэгээд Батэрдэн авраг намаа надтай анх танилцахтаа бол Бадамж унаа сайдаар дамжуул танилцсан. Бадамж унаа сайд нэг сайхан ногоон дийл хийлгээд. Тэг ямар гоё дийл вэ та хийлгс хаана хийлгс ямар гоё дийл өгсөн чинь ур ундрах гээд компани байдгийн тэр захирал руу нь уцаар хилчээлдэг болчихдээ шүү дээ. Өөрөө ч очих хэрэггүй гэд. Тэгээ Батэрдэн авраг би огт наадмаар л бүх барилж яхад нь харсан болохоос бас ойроо сараагүй танилцаагүй байсан. Тэгсэн чи би Батэрдэн авраг байна. Та намайг таних ёстой. Таныг олон сайхан хүн дийл хийдэг гэсэн. Та надад нэг дийл хийчээрэй. Тэгэхээр та ирж хэмжээ өгөх боломжгүйс би завгүй байгаа. Таныг ерөөсө чаддаг гэж хүн тэгсэн. Хараал. Тий хараал ер нь тэгэл багцаагийн мэдээлэл хилчгээр хийчдэг гэсэн гэл. Тэгэл би ч яах вэ? Долгоо сүрэн заан, тэгэл олон сайхан ишгэн заан, сумья озар заан, манай уран. Тэгэл олон сайхан заан олон хүний дийл хийсэн хүн чинь тэгэл одоо долгоосон заан манар багцаалтал тэгэл хийгээл тавьдсан. Тэгсэн чи Батэрдэн авраг ирдэм байна над тэр. Тэгэл нэг хүрэн дийл байдгийн Монголын ард түмэн бүгд мэднэ Батэрдний тэр морьтой суугаад зураг авахгүйсэн нэг сонгуулийн үеэр тэр дийлээ аваад ирсэн байна маань нэр. Тэгээд дийлэн дээр нь тавиад үтсэн. Миний Аз их байхгүй юу захирлаа. Тэгээд тэр дийлнээс нэг санжийн зөрүүгүй нөгөөх нь яг таарч байгаа байхгүй. Тэгээд тэр аврагын дийл сайхан болоод таарсан. Тэрнээс хойш манайхаар ирж үйлшүүлсэн. Яг энэ өнгөрсөн зууныхаа 18 оныхаа наадам нар бол ирээгүй. Тэгээ наадам дээрээ ч очоогүй. Энэ бүхэн мөргөнөөс болсон юм уу яасан. Тэгээд завгүй ч байсан юм уу ирээгүй байгаа. Тэгээд би бол олон сайхан дийлийг манай аврагын уралдаг өөрөө ч бас үзэгчд ярьж байсан. Тэгэхээр би өв соёлонд дээдэлдэг хүний бас Тэнгэр бурхан хардсан болов. Тэгээд тэр хагалгаа маань Батэрдний хүчээр би олон улсын хэмжээнд маш сайн болоод тэгээ сайхан болсон. Тэгээ авраг маань намайг хагалгаанаас ирсний дараа ирж хадаг бэр таныг сайн яваад ирсэнд баярлалаа гэсэн. Тэгээ би их баярлж явдаг. Хүн чанар их сайтай. Жинхэнэ Монгол эр хүн гэж боддгийг. Тэгээ би их баярлж явдаг. Ер нь монголчууд бол ер нь одоо ингээд харж байхад Монгол хувцсыг одоо би хуульчламаар байна гэж захирлаа. Энэ Монгол Азийн хэлгэн дээр энэ хоёр талдаа хоёр том гүрэн дунд бидэнд айх аюул бол даймайны аюул, цунами бол ерөөсөө байхгүй. Бид мянган жил малаа маллаж энд амьдарч ирсэн ийм сайхан уламжлалтай ард түмэн юм. Тэгэхээр 1205 онд Мөнх хаан Монгол хувцсыг одоо хуульчилж ирсэн байна. Тэр үед ч одоо бүр. Одоо энэ бол Монгол хүний хувцс юм аа гэд хуульчлаад 1275 онд мөн дахин одоо ховлаа хаан хувцс юу Мөнх хааны дараа бас дахин ингээд хувцсыг бас хуульчилсан байна. 2-3 хаадууд дамжуулаад. Тэгээд ингээд ирэхээр би одоо өнөөдөр яагаад Монгол хувцсны хууль гараасай Монголын лидерүүд энэ Монголын бүх хүмүүс Монгол хувцсыг өмсдөг байгаасай уртж хийж болдог. Энэ Монгол хувцсыг чинь богинохон хийж болдог болохоор их нүсэр энэ машин суухад их орооцолдог, байр савнд халууцдаг гэд хүмүүс ярьдгийг. Гэтэ бол нэг үе бодох юм бол Монголын ард түмэн их өмсөж байна. Найр хоримндаа их өмсөж байна, наадам цэнгэндээ их өмсөж байна. Одоо дээл бол одоо юм биш үү? Энгийн дээл, гоёлын дээл, хоримын дээл тий. Ингээл ерөөсөө эрэгтэй эмэгтэй дээл гээл ялгарч байна шүү дээ. Тэгэл яах вэ? Эзэн Чингис хаан их хааныг их төрөө байгуулад одоо тангараг өргөхтэй хэлсэн байгаа юм. Намрын загсаас өрөмний доторлцыг сайхан өнгийг монголчууд найр хоримндаа өмсөж байгаарэ. Элгийн хүрэн таны энэ цамцны өнгө шиг ийм сайхан өрмөнг. Унаас одоо энэ элгэн бие биендээ элгэмсүү монгол хүн одоо хойр дотны бие биендээхэн тулд энэ хоёр өнгийг эрхмийн дээд өнгөнд сонгож хойд үедээ өвлүүлэн загсан байдیں۔ Тэгээ би одоо манайхан дээр хурим найр хийх гээд ирж байгаа одоо бодохгүй намрын 10 дунд сарын 17 болно. Ер нь манайх бол захиалга
байхгүй байх гэж бол байхгүй. Байнга захиалга явагдана. Тэгээд масар бол баг зэргийн үйлдвэрлэдэг. Тэгээд хурим найрын үе болж байгаа болохоор би цагаан шаргалд эзэн Чингис хааныхаа хэлсэн өнгөөр бид нар гоёж амьдралынхаа алтан босхийг алгаж байгаа. Энэ гэр бүлээ бүртгүүлж байгаа. Гэр бүл болж байгаа хүмүүст бүр эрхмийн дээд өнгө шүү гэдгийг би бас их хааныхаа тэр хэлсэн өнгийг бас дамжуулаад хэлчихээ. Тэгээд одоо Монгол гэр бүл гэхээр бас бодох юм их л байна шүү те. Одоо Монгол зөндөө олон одоо Монголын сайхан ирчүүд гэр бүлээ бүртгүүлжэл 1 2 хүүхэдтэй болчоод байрны төлөө, машины төлөө одоо гадаадад тий 300-аад Монгол хүн одоо гадаадад албан бос тоогоор одоо гадаадад байна. Энд бол сэтгэл имзэглүүлдэг юм. Яг ид одоо ингээ ажлах насны хүмүүс шүү дээ. Тий. Ер нь бол 20-оос 25-аас 40 насны одоо ийм ид хүмүүс эрэхтэй айлаа хин. Яг ингээл гэр бүл болоод нөхөр үржих нас Монгол улс цөөхөн хамтай байна шүү дээ. Нодлон би Таиланд очиод байжсэн чинь манай бараа авдаг хүн маань тэгж байгаа. Танах яагаад хүнээ экспортод гаргадаг орн бэ гэж. Та яаж мэдчих юм гэсэн. Сэнийний мэдээгээ дэлхийд дахин цацгаж байна гэж байгаа. Тэгсэн танах хэдэн сая хүнтэй гэсэн. Тэр Таиланд улс 60-80 сая хүнтэй гэж. Тэр жоохон газар нутаг дээр. Тэгтээ хоорондоо ингээд юм авахд ингээд залбирдаг л да. 90% нь одоо буддын шашинтай тийм сайхан орон. Үзүүлэх харуулах юм ихтэй хөвөн даавны сайхан нутаг. Тэг манай охин өөрөө англи хэлний сургууль төгссөн. Тийм охинтой болохоор би одоо сүүлд урчуулагч ихгүй л гадаад явдаг болцсон. Тэгээд тэрнээс би тэр хүнийг хэлсэхээр би их юм бодсон л доо. Тэг би одоо ингэж бодож байгаа. Би одоо ингээд энэ ур ундрахыг байгуулад одоо би нэг аваа хэдэн хүн л ажиллаж байна л та. Манайхын доодохтой хүнээ багтаахгүй гутал нь энэ 100 айл руу нэг подвал түрээслээд явж байна. Одоо эйтэн гутал нь одоо хороомоор бид нар эйтэн гутал үйлдвэрлэж байна. Нэг Монгол гутал хийдэг хүн гэртээ очиод бас байшингийнхаа нэг болон Монгол гутлаа хийж байна. Төндсөн үйлдвэрийг хөгжүүлээ намайг би Монгол улсын мастер байдалчин хүн. Ер нь би ахуулж хар хоны ахуулчгийн ажил амьдралынхаа гарааг хэлсэн. Би хар хоны ахуулчгийн нэгнэртэл одоо сургуулаа төгсөлт тэнд ажиллаад тэгэл захиалах хувцсны эмэгтэй хувцар гадуур мэрэгжил тэгэл ажилласан. Тэгээ одоо өнөөдөр ингээд бодож байхад бол би одоо ингээд хүн аваад өргөжүүлэл энэ компаниг ажлыг гэхээр ерөөс энэ компанид одоо аль ч компаниуд ялгаагүй. Зар гаргаад хүн ажиллахаа болцсон. Одоо миний өвөг дээдс, миний аав ээж энэ төр бол эмэгтэй хүнийг одоо уран хүн л айлыг авч явдаг юм. Улс орноо авч явдаг юм. Минийх уран болоорой гэж загчээсэн бол одооны улсууд хийхгүй шүү дээ. Хүүхдтэйгээ 4-5 наснаас нь гадаад хэл сургаал. Тэгэл нэг 11-р ингээд төгсөнгүүд л одоо TOEFL-ийн шалгалт, янз бүрийн шалгалтууд өгвөл одоо гадаадад их сурч байна. Хятад улс бол одоо том гүрний их маш одоо том манайхыг бодох юм бол одоо хэдэн 100 дахин одоо ийм том хүнтэй айл мөртлөл одоо манайхаас ойдолчингууд нь одоо манай Монгол улсын ойдолчдыг одоо энэ ирээн одоо хөх хот энэ орд тусаар одоо манай ойдолчд Монгол ойдолчд яваад очсон. Тинчээ 2000 оноос 3000 он 4000 оны цалинтай зэрэгжүүлээд тэгээд тэнд цалинжуулдаг гинэ. Тэгээд тэнд одоо Хятад улс чинь маш олон тооны эмэгтэй хүн жаахан ховор талдаа эрэгтэй хүн энэ их улсын бодлого ч юм уу. Тэгээ одоо манай хүүхнүүд маш их гарч байна. Гэр бүл болж байна. Манайхаас одоо хүнтэй бүр одоо хэдэн жилийн өмнө гарсан хүн Синжаанд очиод хүнтэй гэр бүл болсон байна. Одоо нодон ч одоо би одоо ойдлчин хүнээ тогтоох гээд баян ошины хөдөл төр бүр 8 айл орон сууц хүртэл одоо ах дүүнэртэйгээ нийлээд аваад одоо ойдлчин хүнээ сайхан амьдруулъя, халуустай, байртай одоо ийм болгоё гэхэл одоо энэ ойдлчин хүмүүс тогтохгүй. Тэгэл ер нь яг хаа 10 хэдэн жил ажиллаж байгаа дархлаатсан хүн байна л да. 10 хэдэн хүмүүс бол байна. Тэгэл шинэ үеийн залуучууд болохоор ер нь юм сурж аваад гарах. Ер нь нэг тийм одоо ерөөсөө ерөнхий боловсролын сургуулиас нь гэхэл иймээс нь л эхэлж их оронч үзлээр хүмүүжүүлэх. Аливаа юмд хариуцлагатай хичээлийг 45 минут бид нарыг жоохон байхдаа ордог гэсэн хിവэр хэлгээгүй. Тэгээд одоо тэгхгүй бол одоо хаа нэг утас майдсан. Одоо тэгэл нэг дипломтой тийм улсуудаар л Монголын ирээдүйн нэг тийм болж байна. Тэгшээ одоо ойдлчд гарсан гэдгээс гадна би зүгээр ингээд бас сонсч ирсэн. Манай улс энэ юу вэ штэ нэг дуугчгийн чуулга гэдэг дуугчгийн чуулга ч бас бүжигчтэй тэдний гутлаа утсан үйдэг бас юу вэ штэ ойдлчин нэг юмхтэй бас би тий. Тэгэл лавга бас ингээд лавга бид нар ингээд цахтус ойдлчин маань бас ингээд урагшаа бас ингээд урилгаар ажиллаж ирсэн. Тэгээ очоод одоо юу гэдэг нь очоод урилгаар очоод ажиллахад нь болохоор
нэг дээл ойлаагүй гэж шүү дээ. 1000 дээл ойлсон гэж. 1000 дээл. 1000 дээл ойлахдаа бол маш олон дагалдан ойдолчтой. Тэгээ яг өндөр цалин өгсөн. Өндөр цалингаа тэнд одоо юу гэдэг манайх ингээд нэг эдийн засгийн жоохон хүнд байх хүчний төр уцаар ингэж ажиллаж штэ. Тэгээ ийм байдлаар одоо юу гэдэг манай одоо ингээд юу шүү дээ ингээд урлах ухаан тий. Одоо энэ ур чадвар энэ дэрийг бол ингээд шилжүүлж авч штэ. Ийм ажил би бас тэрийг сонсоод бас харамсаж байсан ингээд. Тэгээ дараад нь бол ингээд өвөр Монголын одоо дээл сайжирсан штэ. Эрс сайжирсан. Тэгээ одоо яг өвөр Монголд хийж гэн дийлийг. Гэтэ сая өнөөдөр өглөөч манайд 2 Монгол орж ид. Гайхамшигтай сайхан хийдэг газар юм аа нурундрах гэдэг. Энэ ямар гоё цэвэрхэн хийсэн яасан сайхан. Үзэн хааныхаа сургаалыг ингээд одоо цамцсан дээр бичсэн, өрөмн дээр бичсэн байна гэд. Гэтэ энэ танахыг гүйцэж хийхгүй л гэдэг жилээ. Тэгээ манайхан хамгийн гол нь эдийн засгаас болж гэн гэдгээд байгаа байхгүй. Гэтэ эх орон жил үзэл дутж гэн. Тэгэхээр одоо энэ ингээд нэг хүн ингээд эмэгтэй хүндийн очиод ажиллахад нөхөрт нь ажлын байр байхгүй байгаа юм. Одоо малдаг бол биш бол одоо тэр манжуурт очиж бараг л малыг малж байгаа юм шүү манайх. Тий. Одоо манайх чинь нэг юу штэ сарын бас сая төгрөгөөр мал малж байгаа штэ. Адуугийн эрэгтэйчүүд нь малыг малдаг, эмэгтэйчүүд нь юмыг ойдог болчиход штэ. Тэгээд одоо бас дэл сул завхгай зайданч гэж хэлэх болох юм уу гомдчих байгаа хүмүүс 90 дээр 1000-аад хүн байна гэж чинь сая. Тийм. Тэгээ одоо ингэж би харамсаж байгаа байхгүй юу. Бид эд өнөхөн үржихүн насандаа ингэж гадаад руу яваад тэгээ хүн ам нь одоо цөөрөөд тэгээд бүгд гадаадад явчаад байна гэдэг чи ар гэр. Одоо миний нэг сайн танил эмэгтэй 3 хүүхэд нь гурвуулаа гадаадад байна. Тэгээ ганцаараа Мартин амнаар одоо носолцсны би өөр сайн санаж байгаа байхгүй юу. Гэртээ. Тэг хин ч хажууд нь байгаагүй. Харамстай байгааз. Тэгэхээр би өр төрүүлсэн л бол тэрнийхэн эчийг үзэж одоо хорвоогоос салхтаа өр хөхтэй хажуудаа байлгамаар байна шүү дээ. Тэгэхээр энэ бол надад бол харамсалтай санагдж байгаа. Энэ ажиллах боловсруучиндээ анхаарал тавиад ойдлчин хүн юм бүтээдэг хүмүүсийг өнөөдөр Монголын төр засаг дэмжиж одоо аль болохоор л одоо би бол коммунист үлгэр жишээ гэж дээр үед Монголын араа дугаар явдаг байсан. Тийм сайхан нэвтрүүлгээр би хүмүүцсэн хүн. Коммунист хүн одоо их орноо яаж авч явдیں۔ Гэр орноо яаж авч явдیں۔ Өөрхөө тэрийг би харж хүмүүцсэн. Одоо би энэ хүмүүсийг одоо манай дээр ихтэл 3 оюутан дадлага хийж ийн 3-4 оюутан. Та нар одоо манай торг энэ даавгаар би та нарт юм сураад гар. Одоо 75 бас 80 одоо Месүт мэрэгжил сургалтын төв байна гэж байгаа Улаанбаатарт. Тэгэхэд одоо дадлага хийх одоо газруудаа зөв болдгоо юм уу? Энэ сургууль төгсөөд ирсэн хүмүүс юу ч чадахгүй байхгүй. Тэгээ одоо би та нарт цаг минутыг зөв ашигла миний хүүхдүүд хүн гэдэг чи яг л байгалийн амьтан хавар одоо цэцэглэл намар гандлагтай адилхан харавсан сум шиг залуу нас өнгөрдөг. Тийм учраас их орондоо байж ээж аавынхаа ойрхон байж илгийн дэвтээж Америкийн өндөр хөгжлийг бид нар үгүйсэхгүй. Хэн ч үгүйсэхгүй. Гэхдээ бид өнөр хэл зүс соёл уламжилчин шал өөр болсон байхгүй. Тэгээ одоо би яандаа одоо 50 жилийн дараа ер нь монгол хэлтэй хүн цөөхөн болох юм байна. Одоо яандаа гэдэг бодол надад өөр ирэхгүй төрж байна. Тэр энэ бас юу гэдэг манай ингээд монгол ухаан гэж их хайхтар ухаан байна шүү дээ. За би зөвөр ингээд монгол дээлгээд ихтэл одоо би одоо хөдөө бас ингээл 100 болгоочдөг гэсэн. Манай эмээ бол өөрөө дээлээ урлаал тий. Тэгэл одоо Монгол эмэгтэй болгоно үйлчин байлаа шүү дээ нийлдгээр тий. Үйлчин тэгэл дор ингээд бүгдээрээ дээл хувцаар хангадаг. Тэгэл дээлээ бид нар ивхдэг тий. Монгол дээл ивхч бас номдоош ном дээл ивхээ заагаал. Тэгэл ер нь бол ингээд дээл өмсөхөд бас тэгдэг байлаа шүү дээ. Ингээл шин дээл өмсгөө тэгэл уур тар маань унаг шигтэй хойд ор маань тий. Хойд ор дотоод ор маань тос өөх гэх тий. Эдний хэврэг эзний мөнгө энэ жил минийхөө даавуу дайлан бөмс дараа жил торог өмсөөрэй гэж сайхан өрөөдөг байсан. Ийм ингэж одоо шинэ хувцас өмсгдөг тийм уус зур байхгүй. Байхгүй. Ингэж хэлж ингэж өрөөж тийм. Өстой байхгүй. Маш мэдгэлтэй. Би олон улсын үзэсгэлэнд 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль авсан хувцасаараа гадаадад очиж 10 гаруй жилийн өмнө дөө. Тэгээд одоо би болоод солонгос тий. Тэгээд тэр чин солонгос эмэгтэйчүүдийн зөвлөөс одоо Азийн эмэгтэйчүүд, Европ эмэгтэйчүүдийн шинэ одоо гаргасан загвар тэгээд уламжлалын дагуу солонгос эмэгтэйчүүдийн орооноос тий үзэсгэлэн зохион байгуулж исэн 3-4 жил зохион байгуулж исэн Хямян гэж хүн. Тэгээд би баярлалаа бас. Солонгос улс том улс юм л да бас миний хажууд бол том улс юм. Тэгээд тэр бидний үндсэн хувцас тэгээд яг би одоо нөгөө сувдан хэтэ дийлийг сувдыг хэлэхэд барай л би талын 5-7-ыг дуулахгүй байсан. Тэр үед бол энэ монгол хүний гар ор бол маш одоо сайхан юм шүү энэ чанартай. Одоо ийм хувцас одоо
энэ Монгол хүнээс энэ эмэгтэй хүн уран байна юм хийн гэдэг чинь заавал би дээл ой гэж байгаа юм биш. Бидний үед ч одоо гэр орно янз бүрийн хатгамал одоо зөв хиндүү зүүнний нэг үр одоо сайхан тор морны их гэл цагийг зөв өнгөрөх юм маш их байсан байхгүй юу. Одоо болвол тийм юм байхгүй. Бүгд одоо гадаад орны юм аруулж ирэл одоо тэгэл бэлэнчлэх сэтгэлгээнд сурцсан. Манжиг яаж мөхөөсөн гэсэн чинь бүх юм бэлдээд өгсөн чинь мөхс юм гэдэг нэг үг байдаг. Тэрэн шиг л болж байгаа юм болоо гэж би айж ах юм. Тэгээ одоо цагаан сараар хятад дүүл дүрсэн дээл одоо энэ хороолоор чинь Түмэн Плаза тэгэл энэ дүнжин гармаар барч одоо хятад өндүүлсэн дээл оруулаад ирээ зарж шít. Одоо формын хувцас хятад үйлдвэрлүүлж байна. Бид нар би чадна би ам бардам хэлнэ. Би Монгол дийлийг үйлдвэрлэж чаднаа. Монгол хувцсыг одоо ажиллах боловсон хүчин тэдний одоо би баг цалин багш нарын цалин багдаач биш бах. Бас нэг төрөөс бас нэг ялгамжтай хандаад идэм болоо да. Энэ шүүгч нарын цалин 6 сая 5 сая байхад тэр өдөржингөө хүүхдийн олон шүүнтэй дүлийн одоо болтлон олон хүүхдийн дуу шүүгэнд байгаа багш нар гомдох нь аргагүй юм да гэж боддог байхгүй. Шүүгч нарын цалин нэг 2 сая 500 ч байд юм уу, сая 800 ч байд юм уу. Тэгээд багш нарт нэг 7-800 мянган цаас өгвөл за яг хэрэгтэн хэрэг хийцэн одоо сэтгэл санаа нь гутарсан шийдсэн улсуудтай харьцаж байгаа юм. Одоо бас хүнд юм гэж бодгосон ч хитрхээ бас ингээ ялгууртай хаар хүмүүс гомдоод идэм болов. Тэгээ би одоо ингэж бодож байгаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтсан. Одоо юу гэдгийг Монгол улсад бид нар чинь дээр үед болохоор одоо Гүнжил Ханбаатар, Амгалан Баатар би тэднийг дуурайж хүмүүжсэн шүү дээ. За ингээл ажил сайхан хийгээл яадаг юм бол Хөдөлмөрийн Баатар Гүнжил Хамгоо шиг болох юм байна алдартай. Амгалан Баатар шиг ингээ Сахны ойдолч Амгалан Баатар шиг болох юм байна. Ангиараа очиж бид нар илгээлтээр гардаг одоо тийм байсан шүү дээ бид нар үед чинь. Тэгэл би тэр сайхан хүмүүсийн одоо тэр сайлчин байна. Тэр сайхан одоо Хөдөлмөрийн Баатар одоо хан сүрэнгой одоо ардын жижиг урт насангой ээжийг би Хөдөлмөрийн Баатар болоход эсвэл би сайдчин болно, эсвэл би сайн сайлчин болно. Энэ сайлс үг гэж манай ээж бол бижи аав ээж маань бүгдээ л малчингууд. Одоо Тэнгэр бурхандаа ороо бурханд ингээд долоон бурхан дээж өргөж унтдаг. Тайланд тус долоон бурхан дээж өргөд юм л дээ шүү дээ. Одоо унтахаасаа өмнө 10 зүгийн бурхандаа дээж өргөдөг гэд. Тэгээд манай ээж болохоор үеийн үед үр хөхтийн минь цагаан сүгээрээ тижээж ирсэн энэ малчин удмын гарлын өстэй бурхад минь очир байна бурхан минь гэд би дээж өргөж яхад нь би хамт байжсэн. Тэгэхээр би энэ их сайхан Монгол нутагт төрсөндөө энэ очир байна бурхан гэдэг иж авахаан залбирч ирсэн бурхан энэ би одоо ингээд бодохоор би яг л үнэн юм байна да. Би одоо энэ Монгол хувцсны чинь буйнаар одоо Европ орнууд, Америк тэгэл энэ Тайланд тэгэл энтхийг энэ одоо орноор явж үзэхэд миний Монголын одоо сайхан одоо органик энэ хүнсийн сайхан хоолунд энэ айхтар ёс жаншил. Би одоо 2 охиноо ойдолцсон болгосон шүү дээ цаглаа. Манай том охин чинь Японд магистр одоо хамгаалсан Япон хэлний орчуулагч, багш бүтчин каноны орчуулагч энэ төрөөр ажиллаж исэн. Сайн орчуулагч их засаг 5 жил багшилсан. Тэгвэл би охиноо дагвар дизайнерын мэргэжил эзэмшүүлээд уур ундрах компанийнхаа дизайнер загвар зохион бүтээгчийг хийдэг. 2017 оны одоо үндэсний уламжлалт хувцсын шилдэг одоо дизайнер болсон. Тэгээд манай баг хүүхэд болохоор санхүүгээ хариуцаад малгай бас юмныхаа загвар магврыг гаргадаг. Тэг би Монгол хувцсыг олон сайхан гадаад дотоодын хүнд бэлэг болгож өгч одоо бахархч энэ ойдолчин болсноор бахархдаг. Тэгэхээр одоо бол хүүхдүүд ойдолчин хүн шиг муухай хүн алхаа. Ер нь одоо энэ дэхтэй сургууль цугсаж байгаа хүүхдүүдийг харахад бүгд гадаад хэлээ сурсан. Тэгэл одоо ямар нэгэн тэтгэлэгтэй гадаадын сургууль суухыг мөрөөддөг. Ирээд их орондоо ажил байдгүй. Уламжлал тэнд үлдчих гээд идэг. Сая би энэ хаавар ирээгээ явсан. Лятов болсон нийслэл тэнд далай багш ном тавьж. Тэгсэн чинь тэнд Балтийн тэнгис дээр явж исэн чинь 4 хөөрхөн хүүхэд таард юм бэ. Монгол залуучууд. Төө ямар сайхан юм бэ? Ах их хоёртойгоо өнсөөлий намайг настай хүн болохоор өнсөөлий ихчээ би одоо ингээ Монголоос төсвчний дунд сургууль төгсөж байгаа гэд. За миний хүүхдүүд их орондоо очиж ихийг бүтээгээрээ. Монгол оронд юу хэрэгтэй вэ? Болгосон хүчийг хэрэгтэй вэ шүү гэсэн. Бид нар боцголоогүй. Баруун хэдэн жил амьдрна. Энэ лүүнийг юм зураалж авчиж байгаа. Их орныхаа зардлаар нисэх хүчний сургуульд явчаад бошоохон шиг ирээсэ гэж би бодож байгаа. Тэгсэн чи одоо гадаадд тэтгэлгээр явсан хүүхдүүд бол яг хөө хятадын тэтгэлгээр бол хятад бол одоо энэ хүүхдүүд чинь сард 1000 гаруй оны тэтгэлэг өгдөг. Энэ ч улсын бодлого байхгүй юу? Жижиг буруу орны хүмүүсийг хил сургаж тэргээр нь дамжуулж тийм үү? Бас би бодлого байх гэж бодож байгаа. Тэгээд ирээд одоо тэгэл тэнд голцоо эмэгтэйчүүд л голцоо сурч шээ. Манай эрэгтэйчүүд чинь их сурахгүй байна. Тэгээд би ер нь л захан хүсээ харьцаа алдагдсан.
Тийм ээ, эмэгтэй хүн л одоо 8 анд явж байна. Одоо энэ Монгол улсын чи одоо хатуухан хэлвэл хэдэн эмэгчээчүүд 8 анд яваал одоо бараагийн эмэгтэйчүүд хөдөөний нэг настай хэдэн малчид одоо би сүүлийн 2-3 жил нутгаараа очиж амарч байна аавжийнхаа нутгаар. Хөдөөний залуучууд нэхнэр нь болтгоо ийдсэн. Хотын залуучууд нь хүүхнүүд нөхөр болтгоо ийдсэн. Яасан гэхээр одоо би энийг хатуухан хэлэхэд ер нь хөдөөний бүх хүүхдүүд одоо сайлчин болъё, уламжилт болъё гэхээс улдаар хүүхдээ боловсралтай болгоё гэдэг. Тэгээ тэр боловсрол нь тэм чанартай боловсрол эзэмшиж байгаа мó гүү ч юм уу төгсөөд одоо гадаад л явдаг хөөх юм зарим нь хэцүүл байдаг, зарим нь сайхал байдаг баг. Би нэг Америкт сургууль төгсөөд ирсэн хүн надад орж даналцаад ирсэн Монгол хэл хэлэхчээ мэдэхгүй. Одоо тэгэхээр заах өмнө барын сүүл байснаас батхны толгой бай гэдгийм шүү. Бид нар эзэн Чингис хааны гал голомтон дээр байна. Дэлгүүн болдог гэж энэ Монгол улсыг би нийслэлийг хэлж мэддэг би өөрөө эрх мэдэлтэй байсан бол эсвэл энэ Улаанбаатарыг би дэлгүүн болдог гэд нэрлэлчих ч юм уу олон улсын Чингис хааны сонгосны буудлыг угшлаан бидэх юм бол бид нар ийм агуу улсын өр хүүхэд бид нар хүний дараа орж явах үгүргүй өөрийн гэсэн ёс заншилтай хувцастайгаан хоолтойгоо улс юм шүү. Бид энийг л хооч үеийнхэнд л өвлүүлмээр байна. Тэгэхээр манай өнөөдөр Монгол улсад энэ захирлаа. Хариуцлага гэдэг юм ерөөсөй байхгүй болсон. Хаана байхгүй болсон шүү дээ. Энэ ерөнхийлөгч Бат Тулгын одоо жил гарan боллоо шүү дээ сонгогдоод. Эрх мэдэл нь хүрдэггүй байлгүй зайлвал их л олон юм амлаад байсан одоо тэгэл юм хийж байгаа юм одоо байхгүй юм шиг байх юм. Тэгээ одоо энэ одоо тэгэл энэ би үндсэн хуулийн цэцэд энэ наран гэрэлгоог орхолоо гэж бодож исэн чинь тэгэл орсонгүй шүү дээ. Одоо тэгэл яа тийм би мэдэхгүй байна. Одоо тэр бол миний тарих хүрхгүй ажил юм. Тэгэл одоо их олон намтай байгаа л сөрөг хүчин энэ төр олон болоод ирэхээр нөө 100 ямаанд нэг ухна нэгтүү гихчээр болох юм шүү. Одоо цааштай бол Монгол улсын Путин шиг сайхан одоо нэг юм хүн байгаасаа Монголыг жаахан барихгүй бол болохгүй байна. Одоо сая би Бээжин яваад ирлээ 10 хоногийн өмнө. Бээжингээр дамжаад бүр цаашаа нийлээл хоол явлаа л да торгоморгоо авахгүй. Бээжинд дөрөс ямар ч төгжрөл байхгүй. Машины төгжрөл байхгүй. 10 жилийн өмнө Бээжин 13 л одоо 15 сая хүн болсон шүү дээ чинь. Тий. Тэгэхэд ч одоо ямар ч төгжрөл байхгүй. Яагаад ингэж Бээжин төгжрөлгүй болчих өгсөн чинь бүх барааныхаа захыг Бээжингээс гаргачих. Барилгынхаа зах, барааны зах, машины сэлбэг тэр гэр ахуйн тавилга бүгд байхгүй. Бүгд Бээжингээс доотлол нь 25 км. Тэгэл тэрнээс иш зайтай гаргацсан. Тэгэхээр нөгөө төгжрөл гэж байхгүй. Одоо манай ах чинь би л болж ивэл миний л 8 болж ивэл одоо болохгүй чамаа одоо гаргана гэхээр одоо эсэргүүцээд ингээд болохгүй ноцолтоод идэм үү яа гэм би ойлгохгүй юм л да. Тэгэхээр одоо энэ төр засаг гэж өнөөдөр Монгол улс дэлхийн анхны төр төсвийг байгуулсан бол энэ Чингис хааныхаа хуулиас жоохон хэрэгжүүлээд би энэ гадаа Чингис хааны сургаалыг хатцсан байна. Зарим хүмүүс та яасан сайхан юм ийгээвэ. Өстой нэг энийг ч одоо Чингис хааны нэг годомжинд тавихын центр гэдэг. Энэ самбар тавих газар их үнэтэй байдгийн гэлээ 2 сая маяг тавьдیں۔ Гэлээ гэд би тэгтий. Тэгээд яагаад би тэгж байгаа юм гэхээр ганц сэлэмгээд одоо хотын захирагчийн албанд байгаа нэг залуу. Тэр манайхаар иж өрөн хувцс хийлгээд. Тэгээ би энэ Чингис хааны одоо энэ үг одоо энэ сургаал тэгээд энэ хувцс муцыг энэ гадаа годомжинд томоор тавьчмаар байхыг чинь гэсэн чинь. Өө тэр рекламны самбар мамбар чинь таад ийлэхгүй үнэтэй. Бараг 2 сая төгрөг гэсэн. За тэгвэл байлээ. Тэгэхэд Киргиз одоо энэ хоошо Тува мова энэ Чингис хааны чинь сургаалыг тавьчихсан байна шүү дээ. Бид нар нэг одоо угсааны ус гэх төрөөсө бодлоготой тий. Тэгж одоо тэхгүй байна. Тэгээ одоо би бүр ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхэд одоо хятад ингээл одоо манайх чи ийдээс ямар ч инх замбраа алгагүй шүү дээ Улаанбаатар чинь. Одоо энэ их олон дэлгүүр хоршоо ингээл баригдаад байгаа мөртлөө манай энэ гандан манайх ганданд бидийг үзэгчд бүгдээрээ мэднэ. Энэ ганданд шилэн кабель байхгүй. Дулаан байхгүй. Нэг сургууль байхгүй. Нэг цэцэрлэг байхгүй. Юу байна гэхээр баахан түрээсийн байр байна. Нөө төр зүрс хүмүүс суудаг түрээслүүлдэг байр. Тэгэл гандангийн одоо хідэн сайхан одоо хургуул байдаг байх л та. Зарим нь ихэнх нь л одоо би яваад ингээд дулаан тавиулах гэж би сүүлийн 7 жил хөөцөлтөөд. Тэг яг энэ жилийн зөвшөөрөл авсан л та. Тэгсэн чинь одоо ингээд шууд татах гэр бидэн шиг жижигхэн юм одоо юмд бол зардал нь өндөр гардаг. Дийлэхгүй 100 гаруй сая төгрөгөөр дулаан татах ингээд замын цаанаас. Яаж бид нар чадах вэ? Тэгэхээр энэ одоо энэ олон дийлгүүр энэ юм байх ч одоо ингээл баг хүн нь хороолч одоо гудамжаар явж болохгүй ил худалдаа хийчихэл тэгэл энэ хүмүүс нь яаж загнаж ийн сая телевизрэл би харснаа ярьж байгаа шүү өрх мөндөд үзэгчтэй уучлаарай. Нямдарч чи баг юу юм тийм үү нэг хүүхэн загнаж ил шүү дээ.
Бид нар амжиргаагаа залгуулж ийн гэж. Монголд амжиргаа залгуулах юм зөндөө биш шүү дээ. Ажил хийсэн ч болж ил байна. Хөдөө гараад малаан саасан ч болж байна. Одоо хөдөөний малчид чинь машина хоноо машинаар хариулцгаал. Тэгэл бараг сүүгэн бараг саахгүй зарим одоо аймагуд чинь тэгэл мал нь ихлээрээ яваал. Моциклоор малаан машинаар хариулаад мал нь одоо тэгэл тий ингэсэн байгаа байхгүй. Тэгэхээр чин бид заримдаа ингэ хүчгээл энэ хэвлэл мэдээллийн байгууллагаар явж байгаа нэг бол их худлаа байдаг багч нэг бодож байна. Би өөрийнхөө миний бодол шүү. Бусд хүмүүс уучлаарай. Нэрэл гадаадад тийм их өрм өртөө олсын балиутын санд одоо бид нар нэрэн тэгээд харьяал энтертэй болцоод балиутын сангийн мэдлэлд орсон бол хүн болгон их орончхоос гаргамаар шүү дээ. Тийм ээ? Одоо хөрнөөс гараад цөмөрөө. Өчигдөр шок бэстер биш Путин дараа ингээд ерөнхийлөгч арх тавьсан, хоол моол тавьсан. Монголыг өрийн чөлөөлчхөөр одоо ингээд дахиж өр тавиад ах юм. Чөлөөлөхгүй байвал яах юм? Хошин маягтай юм бодоо сууж гаагаар битсэн биз дээ. Тэгэхээр нэрэн бол одоо энэ хүмүүс их орноо бодмоор байна. Гадаадад нэрэл одоо тэгж их мөнгө төгрөг нууцсан, тэгж офшор хийцэн энэ бол одоо бид нар би одоо энэ торгод урдангаас би жилд амнар мамнахт би зүгээр юм хийгээл өчтдөг. Би энэ өрийн төлтгөл дөө тавьдаг уусыг өөртөө байлгасан дээр гэсэн санаа байна тийм ээ. Одоо шууд бол одоо хуучин нэг орс шиг баядаг гэсэн нэг үг хэллэг гараад одоо 98% хөнгөлөөл тэгэл энэ бүтээн байгуулалтын ингээл өгөөл тодорхой мөнгө төлөөл өөр цайруулсан шүү дээ тийм. Тэгэхээр одоо тэгс манайх чинь ингээд олон улсын валютын сангаас өөр маш олон юунаас ингээд юу өтөө шүү дээ зээлтэй шүү дээ зээл өөртөө. Тэрийг бас яг хөө дайруулж хийж яах шиг байна тийм үү. Тэгэхээр би бодож байгаа байхгүй юу. Нэрэн байдаг бол би бол зүгээр энэ сэхэтнүүд том мэддэг олон сургууль мургуул төгссөн хүний хажууд бол юу ч мэдэхгүй л дээ би хувцаал бол мэднэ. Түүнээс бол би хүн юмыг 10 хуруудыг ш мэддэггүйтэй би мэдэхгүй зүгээр ингээл телевизээр яриалгаа сонноор бичээлийн сайтаар яваад байгаа үнэн бол өнөөдөр Монгол улсын энэ хууль зүйн яам тагнуулын ерөнхий газар энэ хүүхнүүдээ ингээл дураар нь ингээл гадагш нь гаргаад ээж болдгоо байхгүй юу. Байл болмооргүй байгаа. Тэгэхээр би бол одоо энэ Монгол улсад эзэн байгаасай. Тэгээ энэ гудамжаар 8 хийж байгаа улсаа дотор нь оруулаад чадахгүй бол та нар гудамж талбайг чөлөөд өөр юм хий гэж хэлж яа болдгоо. Тэгэхээр л одоо бид нар өлсөж өгчих гээд байна. Юу Монгол улсад өлсөж өгөх. Бид нар хотондоо багтахгүй малтай байна. Хотондоо багтахаа байсан шүү дээ мал нь. Хоттой багтахгүй машаантай болцсон. Тэгээ одоо Монголын миний хамгийн их гомдож байгаа энэ хилмээр юм нэг бол хамгийн сүүлд нь би одоо бараг төгч байгаа нэвтрүүлээсээ энэ одоо учир утгагүй энэ олон уурхай миний орхон голыг ямар муухай болгож байна. Би бараг уйлмаар байгаа. Миний үр хангаан аймгийн би уугуул хүн миний уянгийг ямар болгосон бэлтэй юлтий уурхай. Бидэнд хойж уйдаан бидэнд өвлүүлмэр байж штэ газар нутгаа хайрлаач. Одоо энэ дэндэж штэ энэ алт. Бидэнд уух усгүй байх юм бол алтаар яах юм? Гадар нутаггүй бол одоо ер нь элдв одоо юмар яах юм тий. Тэгэхээр би одоо энэ гадар нутгаа хамгаалж байгаа хүмүүс энэ хүмүүстэй энэ бэлчээрийг бүр дэндүүд алхалж штт. Энэ том тэрийг оруулж ирж байгаа энэ одоо энэ кампани хяналт хэрэгтэй биш штт. Тэгэл одоо ерөөс дураараа дургяал өстой нэр энэ монголчин эзэн ерөөс байхгүй юм шиг болж штт. Ингээд аач зэрэг та ингээд нийгмийн асуудал хуулиар ярьж байгаа юм. Одоо энэ шорцоо одоо манай ингээд газрын дор баялагийг бол одоо ингээд гадагшин зөөгөөд ингээд явж штэ. Тэ энэ бол голдоо одоо хувийн компаниуд гэдэг юм голдоо гадны компаниуд ингээд одоо эднэс тавталгаас бусна штэ тэ. Эднэс тавталгал одоо Монголын төр хөгжил компани тэ энэ арай өөр. Энэ одоо Монголын улсын эдийн засгт бол маш нэмэр болж байгаа. За Эрдэнэ төгөлдөр бас арай өөр энэ хоёр. За бусд нь бол ингээд ихэнх баялагууд гадагшаа урсж байгаа. Энд бол одоо нэг арт юм бол энэ одоо харж байгаа штэ тэ. Ингээд яаж өөрчлөх ёстой гэж. За тэгээд байж дээр нь одоо ингээд эн чинь нөгөө нэг юу байхгүй нөгөө нэг өөрөө үрждэггүй газрын дор баялаг байхгүй. Тэгээд дээр нь өөрөө үрждэг баялаг гэж ярьж байгаа. Өөрөө үрждэг баялаг болохоор Монголын үндэсний ард намын цогтгол хэлээд байгаа хөө өөрөө үрждэг. Өөрөө үрждэг баялаг болохоор ингээд мал аж ахуйг хэлж байгаа тий. Манай одоо өхөр мал хойно ингээд жид болгоо өөрөө үржиж байгаа. Тэгэхээр одоо өөрөө үрждэг одоо энэ нэг юу ш баялаг биш үү? Энийг одоо бас урагш нь үе олоонд гарах гэрээ байгуулсан байхгүй. Энэ бас их ноцтой асуудал шүү дээ. Ер нь бол яг зүгээр одоо би бол жишээлбэл юм одоо хин ч гэсэн амархан шүү дээ. Ингээд байгаа баялагийг гадагшин зөгөөд хаяад ахтууд болж байна. Зараа 5 4 болоод болж байна тий. Байгаа баялагийг одоо улам үржүүлэх гэж олон байх хэрэгтэй би юм санагдаад байгаа байхгүй тий. Одоо би бол бодож байгаа юм. Яг энэ Монгол нутаг дээр ял одоо Өвөр хангаан аймагт тогтох сүрэн дараагийн чин зэрэг энэ махны өдөр байгуулсан мөлий манай аймагт.
Хэдэн тоон чаналтайг нь би одоо хэлж мэдэхгүй байна. Тэгээ би энэ бол бидэнд Тэнгэр бурхнаас хайрлсан шиг. Одоо энэ бас л би одоо ингээд фэйс их үздэг хүн болохоор сая Америк махны тухай нэг залуу зөндөө юм ирж илээ шүү дээ. Энэ үзэгчид бол бүгдээр энэ ухаалгууцтай улсууд бол үзсэн л байгаа. Тэгэхээр би бол энэ Монгол малыг яг Монгол ёсоор нь төхөөрөөд Монгол одоо Монгол нутагтэр энэ сайхан дөрвөнгүүд манайх ч өвөл хүүтэн шүү дээ. Одоо ямар сайхан зойрмоор ягаад өөрснийхээ баялагийг өөрснөө гаргаад зөв ядаж нэг зөв одоо төхөөрөөл зөв одоо ингээл сайхан экологийн бүтээгдэхүүнийг зөв ашигламаар байгаа байхгүй. Тэгээ одоо манай ээж бол би бол маланд бол маш их хайртай. Одоо ёстой унжаасан морин тэргээл зарж марчаал гүгээд ирсэн үед нь би бол жоохон хөвгт байхдаа уйлдаг байсан. Тэгэхээр Монгол мал гэдэг бол Монгол хүндэл заяас юм. Одоо муу хүндэл мал малдаг мэтэр нэг хэсэг одоо ойлгуулдаг ус одоо бол яг Монголын ард түмээр үйдэг олон сайхан одоо бүс компаниуд захирлууд олон болсон байна л да. Тэгэхээр би бол ер нь энэ өсөж үрж байгаа байлгаа улам өсөж үржүүлэх энэ малын түүхийд ноос цэвэр ноос сая би ирээгээ орсон гэдээ ярьсан шүү дээ. Тэнд зүгээр симписэн хадаг шиг тийм кашмир $200 байгаа шүү дээ. Бүр гэдэг зөвхөн хүзүүгээр ороодаг ноос алчуур. Тэгэхэд бидэнд маш их зах зээл байгаа байхгүй юу? Энийг бид нар өөрснөө дотоодоо боловсруулад гадаадд гаргах юм бол ёстой юу нөгөө цагаан алт байхгүй юу? Тэгээ одоо ингэхгүй байна. Тэгээ би бодохоор өөрснийхээ имийг өөрсдөө эзэн байгаа ч эр хүн цөөхөн хүмүүс байгаа л бахал гомдж байгаа байж магадгүй. Эр хүн гэрээ эзэн байгаад. Энэ Монголд бас архитэлт их байгаад байгаа шүү. Тэгээ гэрээ эзэн төрийн эзэн төрийн хүн шиг баймаар байна. Тэгээ мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулад арьс шүүхий түүхийдийг гаргах юм бол бидэнд хоёр том зах зээл нээлттэй биш шүү дээ. Оросч бидний хуучин бид нар авдаг л байсан. Одоо энэ яагаад бидний арьс чирийг гаргаж чадахгүй байгаа юм гэхээр нөгөө малын түүхийдийн чанар дээр л асуудал байгаад байгаа юм байл шүү дээ. Тэнийг сайхан Оросын хуучин бид нар 70 жил 80 жил нөхрүүлж болсон юм чинь түшээд тийм ээ. Одоо тэгээд түүхийдээ сайхан боловсруулад дотоод боловсруулах үйлдийг л баримаар биш үү. Тэгэл юма хийхгүй. Тэгэл одоо нэг энэ ирээ ороод бэж ороод одоо болсон болоогүй хувцас авцраал тэрийгэ зарах гал ингээл одоо зараал шахаал тэгэл одоо Монголын дөрвөн үйлрэлтийн нутаг бол Монголд л байна шүү дээ. Тийм нэг Солонгос улсын одоо ДЭО компанийн одоо ерөнхийлөгч бол бас тухайн үед улс орны хөгжилд маш өндөр хувь нэр оруулсан хүн шүү дээ. Тэр компани тий өөрөө бол ингээд бас юм хүнд одоо тийм хэцүү амьдралд туулж гарч ирсэн. Тэр хүний ярьж байгаа зүйл тийм шүү дээ. Гаднаас юм худалдаж авахдаа бэлэн бүтээгдэхүүн авахгүй л гэдэг улс орны зорилго бол түүхийд авраж байгаа. Түүхийд оруулж тэргээр бүтээгдэхүүн болж буцааж гаргана гэж байна тийм. Гадшаа гарахдаа бол бэлэн бүтээгдэхүүн гаргана. За ийм зорилго тавиад байгаа байхгүй. Тэгэл улс орн өөрөө үүдэж болно. Тэгээд ер нь ийм чиглэлийг одоо явж штэ. Манай голх дээр яадаг гэдэг бүх юм түүхээр л гаргаж байна. Малын хөлөөр нь тийм. Одоо энийг одоо бид нар үнэхээр ойрын хугацаанд бол өөрчилчих гэсэн. Энэ бол улс орн бол одоо зөв бодлогыг бас гаргаад тийм. Бас явуул улс орн бол маш болцоо бий. За түрээс гадна зүгээр ийм байна. Та бүхэн одоо яриа бас нэлээд явж байна тийм. Тэгэхээр дээл та бүхэн бас дээлийн тухай ярихгүй болохгүй тийм. Би өөр дээлийн гэж бодож штэ. Монгол дээлийн болохтой би бодохдоо бол энэ бол хэрвээ одоо ингээд төгс одоо ийм бүтээл гэдэг юм уу төгс хувцас гэдэг юм уу те төгс төгөлдөр хувцас гэж одоо нэрлэгийг бол би одоо дээл гэж би нэрлэж бодож байгаа байхгүй те одоо брендийн хувцас гэл гадаадынх нь нэрлэж болохоос манай хувцас бол төгс төгөлдөр төгс хувцас би брэнд гэж би баттай хэлж чадна. Тэгээ би олон улсын үзэсгэлэн дээр багсаж явахдаа мөнгө медаль авч явахдаа бодчихсон. Төгс хувцас хаач өмсч болдог. Хаач өмсч болдог. Одоо эрхмийн дээд гоёл торгыг өмсөх хүн заяа Монгол хүндэл заяасан биш үү? Хурган дотох дээд дийлийг Монгол хүнэл одоо өмсөж штэ. Булга суусар яг буруугаар сурталчилж ил байна л да. Зүгээр булга суусар. Бид нар өвлийн тэсхэм хөөдөнд ч одоо тэрийгэл өмсөхгүйгээс болж л одоо дороосоо даарч хүрч штэ. Тэгэхээр би одоо бол өстө төгс брендийн хувцсыг бол би Монгол хувцсыг гэж хэлнэ. Манай дээр одоо би хэрвээ ажиллах боловсон хүчин олдоод энэ татвар матвар нь гайгүй байдаг бол би одоо тэтгэврт гармааргүй олон сайхан хүнд юм зааж сургамаар байх юм. Тэгээ би одоо ингээд яг шинэ одоо энэ хүмүүс үзэж байгаа хүмүүс бодох байх. Би бол ингээд манайд онцгой ажилчнаа тогтвортой 3 жил ажиллах юм бол та нарт нэг ганц өрөө байртай ч гэсэн болгоно. Тэгээд цаашдаа өөрийнхөө сурсныг заанаа. Монгол хүн бол амьдрах ухаан заанаа. Энэ бол миний амьдралын одоо зарчим шүү. Тэгэл хүн болгон л одоо өөрсдийнхээ хийснийг Чингис хаан хэлсэн байгаа шүү дээ бас. Өөрсдийнхээ хийснийг өмс, өөрсдийнхээ хийснийг ид. Төрийг хүнийг одоо манай аав хэлж ирсэн. Төрсөн газар нь тэжээд юм аа.
Бити загас жарах тарав зур мэрэгүүл ярил гэж тийг загтдаг байсан. Тэгэл одоо би үнэнл байна гэж боддоо шүү дээ. Тэр дээл одоо жишээл би ингээд боддог байхгүй ингээд за яг Монгол хүн тохирсон бас тий. За ингээд одоо яг Монгол ахуйд нийцсэн. За тэгээд морь унахад бол одоо маш тохирсон тий. Бүх талаараа одоо сайн ихсэн ихгүй дээлж өөр шүү дээ. За тэгээд одоо юу гэдэг ялангуяа бас юм жирэмсэн эмхтэй хүн биш үү? Би одоо өөрчлөлтөд тарах туруулахад их нийцтэй тий. Нэг тэгээд ингээ бүсээрээ одоо юу гэдэг ингээд бас ингээд дэмэндэг тий бүслээд нуруу бөөрөнөөс ч одоо дулаахан бүсгүйхэн одоо маш их сайхан дулаа авцаж байгаа. Тий. Дээрээ одоо оюутан байхад нэг Оросын одоо Монголд ажилладаг таасын одоо сурвалжлагч Оросын Монголын зам заншил гэсэн ном бичээ тэн дээр бол дээлэн тоолж ирсэн. Яг нэг зүйл нь хасахад бол өчтөн их хайтай хал да. Ер нь бол ингээд дээл бол ингээд өмсөхөр бол хувцс тий. Тэгээд энийг бол одоо нөмөрхөөр тий. Одоо хүнжил тий. За хэрвээ ивсэд явбал одоо гуц болчин тий. Дэрлүүл дээл болчин. Нөмөрөг болчин гэдэг ч юм уу. Их олон талтай. Ерөөсөө би миний очсон гадаад дотоодын 20 гаруй оронд би очсон. Тэгэхэд ер нь би одоо дэлхий дээр байгаа торог даавууг судалж байна. Би ховд судлаач хүн. Тэгэхэд ингээд өтгөц ер нь хамгийн сайхан хөвөн даавуу материалтай энэ сайхан хувцс бол Монгол хувцс юм. Тэгээ альва түүхэнд би Монгол дээлийг хийхэд би бол дээлнийхээ даавуу маавыг хөдөлдөг ш дорморгоо. Аль сайнны навтрал ур ундрах дээр ирээд хийлгэж байгаа хүмүүс сэтгэл дүүрэн сайхан дулаахан бие тохирсон эвтэйхэн тийм хувцас аваад гарвал одоо тэгэл өмсөл захиалал аваад бэлэн аваад гарвал одоо миний энэ насны хэрэг бүтэж байгаа. Ерөөсөө Монголын бүх хэрэгэн хүн л хариуцж байгаа ажлаа сайн хийчүүл тэгэл Монгол улс хөгжмөр байгаа байхгүй. Тэгэхээр би болохоор одоо Хурганы арьс одоо Баян хонгороо аймагаас нэг сайхан хүн илтэж Хурганы арьсыг манай дээр нийлүүлж байна. Дархан минь ч одоо сайхан нэг хийх бас хилдэж байна. Би хэрэглэгчтэй бол хөргөж байгаа. Та бол одоо ингээд Тайландаас авчирч байна тий. Энэтхэгээс авчирч байна. Солонгосоос авчирч байна тий. Хятадын Ханзуу гэж ярьдаг. Хурганы орон. Тэндээс одоо турга үйтэн хараа авчирч байна. Бид нарт хятадууд одоо биднийг бас хятадын бодлогоч юм. Нэгдүгээр тэр пүүс компаниуд бид нарт зээлэр хүчиж байгаа байхгүй торгоо. За алтаа захирлаа та аваад яв. Жилийн дараа тий одоо танах тамга тэмдэгтэй байгууллагад олонний танил болцсон. Та манай торгыг авчиад 6 сарын дотор жилд 2 удаа ирж мөнгө авдаг. Тэгэл би тэр мөнгөний тэр хүн ч адилхан амьдарч шүү дээ дэлхий дээр. Тэгэхээр би хизээч хэний итгэлийг алдахгүй гадаадын ч хүн бай, дотоодын ч хүн бай тэр харилцаа ашигтай бие биендээ тухайн үед нь юм хэрэглээд тэгээ юм буцаагаад өгдөг. Тэгээ миний бизнесийн түншүүд бол надад ямар ч одоо $, доллар юу ч байхгүй бол уулта захирал аваад яв та. Бид нар ачуулчих та кодоор ачуулчих гэдэг ингэдэг болсон. Анх бид нар байгууллагатай бол торгын бол бэлэн мөнгөөр авдаг байсан бол одоо бол зээлэр авчраад юм хийгээл тэгэл буцаагаал мөнгөний өгчээ. Тэгээд энийг яваад бол бас эзний зах зээл дээр бас нэр хүндтэй болж байгаа юм байна. Харилцагчдынхаа дунд тэгээ одоо манай олон сайхан харилцагчд бий. Манайх одоо удахгүй 15 жилийн хойг хийн. Тэгээ олон манайхаар үйлчлүүлсэн олон сайхан хүмүүс Монгол дийлийг эрхэмлэн өмсдөг олон баяр наадмын манлай бөхчүүд, урлагийнхан, ламнар Монгол хувцсыг түүчээлэн авч яваа энэ сайхан хүмүүстэй бүгдээрэнд нь баярлж авдаг. Тэгээ одоо гал голомтой батрааж налаа өгсрөнгөө хэлснээр амандаан багтаж амьдрах гэж байгаа энэ хүмүүст бүгдээрэнд нь тийм ээ. Станараа сайн сайхныг хүсэж одоо манайхаа би бол олон жил хоримын дээл, олон жил наадмын дээл хийсэн. Тэгээ би оюутан сурагчид бүх хүмүүст хэлдэг. Одоо миний хийсэн юмар энэ хүмүүс гоёо суужгаа гэж ботхоор би баярлдаг. Миний ажил бол маш гоё мэрэгжил. Би сайн ч байсан бол хүний амиа аврахал байх. Сайн хуульч байсан бол одоо зөв дэнслэл байх. Би сайн ойдлчин байснараа би өнөөдөр ах トゥ угаа хувцалж явна. Одоо таньдаг хүмүүстэй би хувцалж ах トゥ угаа одоо хадмуудагаа 40 жил миний хадмууднуудаар одоо хувцсанараа хийлгээл ингээл сайхан байна. Манай хадмаа ээж аав хоёр уран бэртэй болж ингээл дорн л одоо авж исэн. Тэгэхээр намайг дорн л авахгүй болохгүй шүү гээл одоо би жилийн дотор бэр болж исэн. Нодны хүн манай дэрдэг чинь алтаа захирлаа та манай бэрд юм заахгүй бол буцааж өгж болтгүй нэг бэртэй болчлаа. Өдөр болохоор унтаал. Араа болохоор нялх хүүхдтэйч байхan ерөөсөө юм хийхгүй юм. Одоо би дээл хийхийг зааж мэддэггүй захирлаа. Би тэгээ нэг хүүдээ нэг дээл мэйл хийгээд өмчдөг. Хүүхдээ нэг баривч хийлэгчдийг одоо юм одоо танаар заалгая гэд. Тэгээ би тэр бэрдэн заасан. Тэгээ одоо яг
Надаар олон хүн юм заалгая гэж утсдаг юм л да. Тэр бол одоо олон хүн манайх би нэгдүгээр заах хэрэг. Ер нь та бол яах ёстой юм шүү. Энэ сургалтыг аль биесч олж ёстой юм шүү. Тэгэхээр одоо тэр сургалтын байр маяр баазан хаана байх уу, сурах эрх мэрх гээл өндөө юм болт юм билээ л дээ. Тэгээд би тэгтийн хүн диплом бариад очих биш. Би одоо гаднаас ингээд шүтээсийг онц төгссөн ч үгүй юм уу, техникийг сургууль онц төгссөн хүүхдийн хүрээдэг. Үзэхэд шалгаад авах юм чуддаг байхгүй. Надад хүн бол сэтгэлтэй бүх юмд сэтгэлээрээ л ханддаг л хүн байвал болчихно. Тэгээд би бол яг алтан туяаваа 40 жил Монголын үйлдвэрт ажиллаж байна, 40 гаруй жил энэ хүнээр би юм заалга, энэ хүнээр одоо боловсролын сайд цогцлмаагаа ч гэдэм үү, би бас мэдэхгүй байл төшмлүүд ирээд одоо бид нар сургалттай байна, одоо манай сургууль дээр лекц уншаад өгөөч гэдэг юм уу, Монгол хувцсны талаар яриад өгөөч гэдэг юм уу. Ингэх юм бол би яриад өгнө. Эмэгтэй хүн цагийг маш үр бүтээлтэй өнгөрөх ёстой байхгүй юу? Хүн эцэг их нь өр хөвгтөө сайн хүмүүж гадаад хэл сурах гэхээс өөр өөртөө л эмэгтэй хүч одоо ингээд тээгч, үржүүлэгч тийм одоо юутай шүү дээ. Айгуу сайхан. Одоо эр хүн та нар мань байхгүй бол ямар байх вэ? Зүгээр. Гэтэ эмэгтэй хүн одоо бүхнийг одоо ингээд манай хаалгаар ч одоо даналзаал ороод ирдэг манай эрэгтэйчүүд биш олдог байхгүй. Тийм байна уу, ийм байна уу гэж жаал үзэж харж ирсэн. Надаас жоох асуудаг. Тэгэхээр би бод болгоо хэлсүүгүй гэлтэй. За хантай бол ханаа дагуулаад ирсэн. Хандаал таалагд түүнээс надад таалагдах тамаагүй шүү дээ гэж бид. Тэгэхээр ер нь эрэгтэй хүн гэдэг чинь нэг бодлыг хөөхөн амт шүү дээ. Одоо арх марх уучаараа жоохон даналцаал тэгэл тэрийг өнгөрөөчүүл тэгэл маргаашнаас нэхлээл зөөлхөн болоод за би буруу ажилласан намаа уучлаарай ч гэдэг юм уу. Тэгэл би тэгдэм манай намбай нөхөртэй заримдаа тоглоом би 40 жил намаа нэг худлаа уурахын найранд одоо дараагийн найранд уухгүй дараа би идэхгүй л гэдгийг тэгэл бити тэгэлдээ чигээр үгүй одоо чамаа хараад ингээд ах дүүнрээ харахад найс нөхдөд хараад хөөрлөө гэдэг би эр хүнийг тэгж боддог ах дүүнрээ ч гэсэн би тэгж бодно. За ээдэ багууч тэрэ эдэ хэмжээ хязгаартай байна шүү юм чи эхлэл төгсгөл гэж байт юм шүү. Монгол хувцаа ёсоороо сайхан өмсчөөд найрын хойморт аав ээжигээ ах トゥ угээ залаад байсаал ямар аз жаргалтай байх вэ миний хүүхдүүд өвгдийгээ хүндлэж ахмадынхаа үгийг сонсож ахан сургаж дүүн сонсдог юм шүү. Энэ сайхан одоо дээр захтай гээл тий одоо сайхан дээлэр охиноо гойж гарах хэрэгтэй шүү. Тэгэхээр би энэ үзэгчид энэ нэвтрүүлгийг үзэж байгаа энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг урьсан танд маш их баярлалаа. Би 15 жилээр одоо олон сайхан хүмүүсийг өрнө. Танаа энэ хүмүүсээ таних ч гэсэн бас урьж байгаа. Тэгээд бас би зохиолчтой манайхаар үйлчлүүлдэг бүх хүмүүстэй дутхгүй 15 жилийн баярын мэнд хүргээд чадах бүхэн л би одоо Монголынхаа үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө ажиллах болнаа л гэж бодож байгаа. Ер нь бол дээд бол одоо юу штэ хамгийн эвтэйхэн. Ер нь бол хүмүүс хэлээд ер нь бол ямар хувцас хамгийн сайхан хувцастай вэ гэхээр бид ингээд айгүй сайхан тэ амар. Одоо Орос хувцсыг ч одоо ингээд бариад өнгө өмсөхөр захирлаа би өнөх өмс сурааг болооч тэр юм уу. Хүмүүс одоо гаднаас орж ирэхэд загварын хувцас гэж орж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ би хувцсын хүн болохоор гоёл наадамд манайхаа нэг өнс уламж туцаан тэргүүн байранд орсон гэд би ярьсан шүү дээ. Ер нь одоо ингээд харахад энэ өвөр монголууд хятадууд л их загвар гээл одоо тэгэл нөгөө төгсөж байгаа хүүхдүүд нь ч дандаа энэ мисүүд ийм багш нар одоо энэ тэгэл энэ урлах хэлмийн багш нар бүгд л одоо Оросд сургууль төгссөн тэд мэрэгчлээ усууд байд юм бэ. Тэгээ энэ өв уламжлалыг их эвдэж одоо энэ зарим нэг хүмүүс ч одоо ингэ таал хамцээтэй хувцсын дээр телевизээр өмсцээ дээр зогсож байгаа юм би. Би энэ бол би их буруу гэж боддог шүү дээ. Мөр бүтэн гэд затгалан эрүүл байх гэдгийг л Монгол хүн эрхэмлж ийсэн байхгүй юу. Тэгээ цагаан сар болоод ирэхээр одоо удахгүй ингээд энэ жил цагаан сар маш эрт штэ. 2 сарын 3-4-ний үед байгаа. Манайх бол 11 сараас сар гарны өмнө захиалга хаахтал манайх захиалгаа дийлдэггүй. Нодлон манай хадам ээж хоёр байдгийг. Шүн 1 цаг болж байхад битүүний шүн 1 хагас болж байхад над шиг аав ээж дээр орж битүүрх хүн байх уу манай гэрт ирсэн байдаг. Би зав байхгүй. Тэгээд одоо чи хөдөлмөрийн баатар байна. Дархан аврах хүн байна. Ингээл олимпи одоо хүндэтгмээр төмний хайрыг булаасан хүн байх чинь тэгэл одоо захиалга дууссан хүрээд ирдэг байхгүй юу. Алтайгч би ингээд танахаар ингээд хэлэх болохоор би хэлэхгүй болохгүй нэг. Тэгэхээр Монгол хувцас нөгөө бие дэвтэйхэн сайхан хувцсыг чинь цагаан сараар өмсөх ядаж л өөртөө нэг бэлгээ хийсэн ч гэсэн сайхан юм гэдэг байхгүй юу. Тэгэхээр би энэ Монгол хувцсыг бол цагаан сараар хүн бүхэн өмсөхөөсэй гэж бодож байгаа. Тэгээд энэ олон энэ эвдэж энэ Монгол хувцсыг эвдэж одоо хийж байгаа энэ залуучуудад би бас хэлмээр байгаа. Хитрхээ бас европчуулах энэ их загвар гэдгийг хөмөрг байгаа байхгүй юу. Монгол хүний төвшин сайхан явна гэдэг чинь л энэ хувцсаар нухтаж ухаанаар нь үдгээд. Тэр чинь айгүй их чухал юм байт юм бэ. Тэгээ сая би нэг одоо энтгийг улсаас манай Монгол улсад ирж одоо
4 5 том эрен бүчийн нар байт юм байна л да. Энтгэвт одоо би сайн тэр нарийн дэгж үег нь мэдгүй. Тэгээд тэрсэн тэр шар хадны хийдийн нэг хамбал ам над руу яриад та нэг сайхан номын хувцас хийгээд өгөөч ээ. Таалж чадна ямар хүнээр хийлэхгүй одоо намын хувцас манай эрен бүчийн морилж ирлээ энэ хүн гэсэн чи ур ундрахын захирлыг дуудаж ирээд үүцүүл. Тэгэхээр тэр хүн хийгээд өгнө гэж тэгсэн гинэ. Тэгээ би хамт тэр хувцсыг зурулж ирээд яг л ийм юм хийчих гэхээр нь би хийгээд тэгээ өгсөн чинь тэр хүн би дандаа тэгээд яагаад Монгол хүн хийсэн гэхийн би сэтгэл шингээж байгаа юм товч ингэж хадлаа. Тэр хуучин зурсан хувцас нь болохоор дотроо далд болтоо шиг далд давчтай харна. Энэ бол Монгол хүний юм шүү. Та тэгээд энэ том шошны том эрен бүчийн хүн юм бол 3 жил дараагаар Монголд улс ирж тэр Пүрвс ахус гэдгийг дахиж уншиж барьж өгч байгаа юм байна. Тэгэхээр та төвд рүү явдаг бах. Тэгээ энэ Монгол үндэстэн бол их энтгэгт очид номын хурал одоо тэгээд суудсан шүү дээ. Одоо тэгэл Тува, Бурят энэ улсууд их очиж суудгийн далай багшийн хуралд би жил болгоо явдгийн. Тэгэхээр та энэ дээр ингэ очиход Монгол хүний хийсэн хувцсыг би мэддэгдүүлэхийн тулд ийм сайхан товчнууд зангидлаа. Энэ сапин давчийг би зангидлаа. Тэгэхээр энэ бол Монголын ард түмэн хийсэн. Далай багшд би бас дээл бийж барьсан шүү дээ. 13 онд тийм. Энтхийг бас өөрийнх нь сайрыг гэдэг нэг сайхан инкомпьютер ол гэдэг. Энтхийг чинь халуун орн болохоор тэргээр нь сайхан хяацтай юм. Сайхан Монгол одоо өндөргийн зан өдрийн маань зохиосон сайхан хяацтай Монгол одоо лам дээлийг хийгээд тэгээ сайхан одоо малгай лам хүний уламжилт малгайг нь хийгээд тэгээ сайхан гариг бүсийн ламнар бүсэлтэй сайхан гариг бүсийн одоо аваад тэгээд яг Монголын олон сайхан хүн очиж мөрөгдөг юм байлээ. Тэгээд далай багшид бэлэг зайд өгөхөөр зайд гэж нэрлэлт юм дээр тэр өргөл өгж байгаа болсон. Тэгсэн чинь дээрээсээ дээл өгч байгаа хүн гараад иргээл тийм ээ. Тэгээд гараад яаж хам болоо гэсэн чинь хүний эрх нь ерөөсөө л хүн төрөлхтний зам юм байна. Хоол нь нэгдүгürt авдаг, хоёрт нь хувцас. Тэгээд гуравт би зогссон чинь нэгдүгürt энэ тхигийн далай багшийн өөрийнх нь зоогддог хоол нь зогсоод ямар ч үндэстэй өөрийнхөө юм нэгдүгürt тавьдаг байх. Хоёрт нь номын намжир зогсож чинь тэр намандаа өнсдөг тэр намжир гэж хэрлдэг тэр хувцсан зогсоод гуравт нь Монголоос ирсэн тэр багшид өргөж байгаа тэр номын хувцсыг зогсооно гэл. Тэгээд доошоо Балжин ямаргын Далтан бурхан тэгэл одоо юу байдгийг далай багш тэр далай багш чинь бол одоо мундаг хүн болохоор тийм ээ. Одоо Нобелийн шагналтай дэлхийн тайвны зүтгэлтэн ийм сайхан хүн тий одоо уулзах шавшаан одоо олдож байгаа дэр би тий учир мэдэх хүнд болохоор одоо Монголын эмэгтэйчүүд төлөөлөл би Монголын олон эмэгтэйчүүд эрүүл сарвал байгаасай өнөр өтгөн болоосай гэж би дотроо зайлбараад би тэрийг барьсан. Тэгээ сая лит манайх далай байх шиг сүлд өрөхөд нэг жоохон хилэг гарсан шүү дээ. Би энийг үзэгч залмд болоо хэлчихье. Сая Литва улс далай байх шиг 6 сар заалж байна. Тэгээд ерөөсөө улс төржүүлэхгүй ерөөс ямар ч тэн том ном мамын дарга нар улс төрийн хүн алга пүүс компани захирлууд нөрж авчраал жочид буудалтай Улаанбаатар жочид буудалтай манайхаар бол жочид буудлаа байрлуулаад тэгэл одоо пүүс компани захирлууд л өөрсдөө ингэж авчраал ард түмэндээ Монгол турхтандаа ном уншуулчих. Тэгэл болоо онгоцны бодолд нэргээд онгоцсон суулгаад нөхч чинь. Тэг чин манайх ч одоо юу вэ бурхан минь хэн өрсөн яас ийсэн хятаас өвшөөрл авах манайх чинь жижигхэн цомхон улс шүү дээ. Одоо далай багшиг өрөх гэж чинь одоо хэдэн төгрөгийн ханд хэрэгтэй байныг би мөнгө өгнө шүү дээ. Одоо пүүс компаниуд өгнө. Тэгэхээр энэ уламжилт сайхан соёлж jan. Улс төрийн юу хаах зав. За тий. За дээр нь одоо юу гэдэг та улсаа хэллээ шүү дээ. Энэ Монгол дээр хөөцлөх хэрэгтэй гэдэг энэ үс зөв санаа авч явж байгаа. Хоёрдугаарт нь бол би бас нэг яг төсөх гэж байгаа учраас одоо ингээ урд ингээд явж байхад бол ингээд Монгол дээлийн загвараар маш их цаамц тий ийм хийгээд авах урд. Тэгэхээр бол би одоо ер нь хаажмаар юу гэдгийг энэ Монгол дээлний одоо энэ брендинг гэдэг юм уу нэлээд тийм уршаа хазаагаад байна уу энэ төрийн бодлогууд дээр нэлээд анхаарах хэрэгтэй юм уу гэж. Тий. Энэ дээр л би харин чин зөрөг сайд, гаалийнхан одоо үйлдвэр худалдааны сайд, Батзүрэг сайд одоо болсоор ер нь пүүс компаниуд захирлыг хүлээж авч уулзаж хурал мурал хийж намайг одоо дуудсан бүш шүү дээ. Нодны 1000 оюутлчин цуулга цуухан байгуулсан. Тэгээд тэрэнд би очиж ураа уншаад би чадна хийн бүтэн гэсэн 1000 оюутлчны урааг бол би уншиж өгсөн. Тэр одоо намгийн нэг атуусны жаргал сайхан тэр одоо тэр хурлыг дарга явуулсан шүү дээ. Ерөнхийлөгч маань ирсэн, үйлдвэр худалдааны сайдууд, одоо оюун хурал сайд олон сайхан хүмүүс орсон. Тэгээд нэг л даруйтай ажил хийж өггүй. За та бүхэн ингээд ярилцлага ерөнхийдөө өндөрлөж जैन. Тэгээд өнөөдөр ингээд 15 жилийнхаа өмнө бас их юу гэдгийг ингээд
өндөр нэр хүндтэй тий. Одоо үүдгийг олон үйлчлүүлэгчтэй би бас өөрөө мэднэ. Бас таны бас нэг үйлчлүүлэгчтэй. Тэгээ нод юу байдаг ерөөс ингээд бас цаг наргүй ажиллаж яадаг гол нэг зөв сэтгэлтэй тий. Ийм хүмүүс бас ингээд Монголын одоо юу гэдэг ингээд хөгжилтийг хувь нэмэр оруулж байгаа. Би тэгээд энэ зөв яв бол ингээд хүн бол ингээд бас юу гэдэг ингээд аяндаа ингээд өөдөлдөг дэвшдэг тий. Гэдгээс харж байгаа байхгүй ерөнхийдөө тэгэл начин заанаас яаж яв тий. Одоо өнөөдөр ингээд яг сайн. Би өшөө цаашаа удам хөргөжөнд хэлнэ гэж бас таныг бас харж байгаа итгэж байгаа тий. Хүүхдүүд чинь залгамжлуулж байгаа тэр нэг сайхан уламжлал тий. Таны бас ингээд бодож байгаа шүү дээ. Охноос агарсан хоёр хүүхдийн хүртэл уран болгоё гэж бодож. Монголын төвх соёлыг бид түүчил авч явах. Уран байна гэдэг чинь маш гайхамшиг байхгүй юу? Уран хүн борхоо хаантай ч гэдэг. Тэгэл ер нь би өөрийнхөө ажлыг их сайхан мэргэжил гэж баярлж авдаг шүү дээ. За өнөөдрийн комментатор ярилцлагын өнөөдөр бас Алтан туяа захирлын уран өндөр компани уралсан бас сайхан юугаар самцаар бас гоёлоо тий гутлаа арч бас гоёлоо. Баярлалаа. Тий. Ингээд та бүхний ингээд ажлын үст улам амжилт хүсье тий. Баярлалаа. Үйлч нь улам уран байг тий. Таны энэ хийж байгаа нэвтрүүлгийг би контрол цагийн амнаас гулаар үзсэн. Таны энэ нэвтрүүлгийг би байнга үздэг, олон сайхан хүмүүсийг оруулдаг. Энэ нэвтрүүлэгтээ намайг оруулсан явдалд маш их баярлалаа. Танай баг хамт олонд олон их амжилт хүсье. Тэгээ ийм сайхан зөв сэтгэлтэй одоо ийм жижигхэн бүс компанигч гэсэн ингээд сурчлаад ингээд Монголынхаа өв соёлын төлөө санаа зовж байгаа танд их баярлалаа. Хэрвээ би мөнгөтэй байсан бол танд телевиз байгуулж өгөөсэй. За тэр ирээд батарсан. Баярлалаа. Бас телевизтэй болно. Тэгнэ би танд телевиз байгуулах гэж ханд өргөнө. За баярлалаа. За хэм үзэгчтэй. За өнөөдрийн бидний комментатор ярилцлага 18 дахь зочнотойгоо та бүхнийг уулзууллаа. Өнөөдрийн зочин бол за Монгол дээлийг уралж байгаа. Монгол өв соёлын уламжлуулж авч явж байгаа ийм сайхан Монгол эмэгтэй байна. Энэ бол одоо уран өндөр компани захирал Алтан туяа байлаа. Хамт үзэгчтэй бүгдэнд баярлалаа. Сэндийн инхбат контрол комментатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.